Миний анхны гомо найз. 2007 оны 11 сарын 11. Монгол Бадарчин 1-р айны 28 дахь төр. Бүгд найрамдах Ботсван улсын Габорон нийслэл. Ботсван улсын нийслэлээс холгүй орших Моколоди дархан цааст газар төр байрлахдаа DVD танилцуулга хийж өгч байв. Зэрлэг байгальд аялж буй жуулчдын дүрс хэрэгтэй болсон тул амрагчдаас зөвшөөрөл аван бичлэг хийж байхдаа Алайн гэдэг хүнтэй би анх танилцсан юм. Тэрээр ижил хүйстэнтэй явуулдагч буй гомосексуал болох нь гадна төрхөөр эрэгтэй хэрнээ эмэгтэйлэг хөдөлж байгаагаас нь харагдана. Бичлэг дуусах үед Алайн цуг байсан хүмүүсийг гэртээ уурахад би тухайн хүнтэй дотн танилцаад гомо гэх хүмүүсийг илүү сайн мэдхийг хүслээ. Бид гэртэн зочилж шөнө болтол буу халж байгаад бусд нь гэртээ хайрж харин надад Моколоди руу буцах унаа байгаагүй тул Алайны тонхоор болов. Гомо залуугийн хоёулахнаа хооноход яадаг болоо гэж химээлээ. Өмнө нь гомо хүмүүстэй олон удаа учирсан ч хамт хунж байгаагүй болохоор энэ удаа сонирн байв. Бэлгийн харилцааны талаар хоорондоо тэр бүр нээлттэй ярилцдаг. Гомо гэх хүмүүс байдаг ч нэхэх дэлгэрээгүй. Олон зуун жил хаалттай байсан эртний соёлтой улсад төрж өссөн залуугийн хувьд орчин цагийн олон зүйл сонин санагдсан хэвээр. Алайн намайг сонирхоод байгааг нь мэдрэгдэж мүсгэх сэтгцэд нөлөөд бодис санал болгон сонор сэрэмжийг минь унтраахыг оролдлоо. Химийн гаралтай сэтгцэд нөлөөд бодист гар хүрч огт болохгүй гэдгийг хол замд учирсан олон зуун хүний амьдрал надад ойлгосон болохоор сонирхох хүсэл огт байсангүй. Байглаас заяасан таашаалын луужин тултал өсгөөд үйлчлэгийн дуусмагс амьдралыг түнэр харанхуй болгодог. Дахин өртөхийн тулд эд хөрөнгө бие хүртэл зархад хүрдэг тийм амар зүйлийг анханасаа оролдоод хэрэггүй юм. Манад мансууруулах сэтгцэд нөлөөд бодис арай дэлгэрч амжаагүй болохоор бидэнд анхааруулж зөвлөх аав ээж ах эгч нар одоохондоо үгүй байна. Гэхдээ химийн аргаар гарган авсан мансууруулах сэтгцэд нөлөөд бодисыг оролдож огт болохгүй шүү гэдгийг дэлхийн олон хүмүүний амьдралын харамсалтай түүхүүдийг мэдэх хүний хувьд монголчуудаа сэрэмжлүүлж байна. Сэтгцэд нөлөөд бодисоо дахин хэрэглэхгүй л бол хар цагаан кинонд амьдарч сэтгэлийн дарамттай өдөр хоногийн өнгөрөөдөг өрөвдөлтөй хүмүүсийн алдааг давтаж огт болохгүй юм. Би гомо биш. Гэхдээ олон гомо найзтай гэж түүнд ойлгуулахад сонирхол нь буурч бид хоёр пив задлан ярьж суулаа. 21-р зууны ихэнх үед дэлхий дээр амьдрал ямар байгааг судалж тэмдэглэж яваа хүний хувьд гомо хүмүүсийн талаар илүү тодорхой мэдхийг зориод анх яаж гомо болсон бэ гэж түүнээс асуухад би охиддоо уурхиж утсан ямар ч сэтгэл хөдлөл байгаагүй гэлээ. Анх гомо гэдгийг гэрээхэн ч мэдээд хэрхэн хандсан бэ гэхэд би ээждээ шууд хэлсэн. Тэрээр зүгээр хүлээ авсан. Харин сүүлд миний ах бас гомо гэдгээ хэлэх үед олон жил мэдээгүй байсандаа би их гайхсан. Ботсван улс нь ёс бус бэлгийн харилцааг хуулиар хориглосон дэлхийн цөөн улсуудын нэг. Энд гомо байх хэцүү юу? Чамайг ийм гомо хөдөлгөөнтэй байхад хүмүүс хэрхэн ханддаг вэ гэхэд тийм ээ. Энд гомо байх хориотой. Тэглээгээд яах юм? Намайг дагаад явах юм уу? Би гэртээ юу их нь миний хэрэг шүү дээ. Гадаа хэн нэг чангаагаад байгаа биш. Тэглээш би энэ хотын хамгийн гайгүй салууны өсчин. Надаар хамгийн нөлөөтэй хүмүүс бол эхнэрүүд нь ирж үйлчлүүлдэг юм гэлээ. Би яриагаа илүү дэлгэж гомо хүний амьдралын талаар асуув. Энэ тухай тэмдэглэлдээ бичихгүй алгасан. Хэтэрхий задгаа санагдаж магад. Чи хаанаас ирсэн бэ? Би Мадагаскарын хажуугийн Францын Мауришиас арлаас. Тэгэд энд найз залуутай босноо? Үгүй. Нутгийн залуус сонирхолгүй. Аль болох гадаадын залуустай уурхийг хүсдэг. Тиймээс илүү чөлөөтэй оронд очихыг мөрөөддөг. Монгол гомог хуулиар хориглоогүй ч нийгэм таагүй ханддаг. Гудамжинд өөрийгөө гомо транссексуал гэж зарлаж явах юм бол хүмүүс шоолж өөсөв хайгаа зодох явдалч гарна гэхэд тийм ээ. Маш олон газар хүмүүс гомо нарт муу ханддаг. Гомо нар залуусыг шууд барьж аваад хүчнэдэг мэтэр ойлгодог. Тийм биш шүү дээ. Бид бас таалагдсан хүнтэйгээ танилцах, үерхэх гээд бусдаа л адил харилцах хүсдэг. Ихэнх залуус гомо нарт дургүй аль болохоор цэвэрдэг. Учир нь тэд хэрвээ гомо нартай танилцаад ойр байх юм бол гомо шинж чанар сэргээд адилхан болчих юм шиг айдаг. Би үүнийг худлаа гэж бодож байна. Хүмүүс өөрсдөө гомо юу үгүй юу гэдгээ тэртээ тэргүй байглаас саяасан зүн совингороо мэдэрдэг. Зүгээр л надтай гар бариад гомо болохгүй шүү дээ гэлээ. Би энэ яриагаас өргөө олж харав. Үнэхээр их орноо байхдаа гомо хүмүүст дургүй байсан шалтгаан нь дээр дүрцсэн зүйлүүд мөн байв. Бас эрэгтэй эмэгтэй хүний эд юмс тустай байх ёстой гэж боддог болохоор эр хүн байж эмэгтэй хүн шиг хувцлаж нүүр амаа будаж бидний гоо сайхны ойлголтыг самраад байдаг хүмүүс дургу.
Нөгөөдөөгөр хоёр иргэн ойртохыг буруу муухай гэж итгэнэ. Гэхдээ бусад хүний юу хийж байгааг нь би мэдэх хэрэгтэй гэж үү? Намайг оролдоогүй л бол хэн хэнтэйгээ яах нь надад хамаагүй шүү дээ. Монгол төдийгүй дэлхийн олон хооронд хүмүүс бие биенээ шүүмжилж яаж амьдрахыг заах явдал их байна. Үүнээс салах хэрэгтэй юм болов уу гэж Алаантай ярилцсны дараа бодлоо. Тэр өдрөөс хойш Алаан бит хоёр сайн найзууд болов. Заримдаа хамт явж байхад хүмүүс бит хоёрыг дургуутсан янзаар дээрээс доош харж намайг бас гомоо найзна гэж эндүрхэд би огт тоохгүй. Юу ч мэдхгүй байж намайг ингэж шүүмжилсэн харцаар харах ямар эрхтэй юм бэ гэж бодно. Хаяа хот орж Алааныг хоноход тэрээр намайг гомоо биш гэдгийг ойлгосон болохоор хоёулаа тайван суна. Эрэгтэй стринг гагаг нь хараад тоогчгүй шоолж л орхино. Дараа нь Алааны найзуудтай танилцахад тэд бас гомоо биш. Зүгээр л хамт цагийг өнгөрөөх дуртай залуус байсан. Тэд гол төлөв сэтгцэд нөлөөд бодис хэрэглэн хөгжим сонсож зогсолтгүй яриагаар үчиг өнгөрөөнө. Алаантай танилцсан өдрөөс хойш би өөрийнхөө тухай мөн Монголд буй явдлын талаар бодлоо. Барууны өндөр хөгжилтэй орнуудад хүмүүс бие биенээ шүүмжилж яах ёстойг зааварлах зав байдгүй. Хүн бүр өөр өөрийн ажил амьдралдаа анхаарна. Ихэнх тохиолдолд хэн ямар байх, юугаа ихэн тухайн хүний л асуудал гэж үзнэ. Харин Монгол нь хүн ам цөөдөд тул бараг бүгд бие биенээ мэднэ. Тиймээс амьдралыг нь сонирхож аль болох зааж шүүмжлэхийг хичээнэ. Нөгөөтэйгөр хувийн амьдрал бүтэмжгүй болбол буруу бусдаас хайдаг бас нэг муу зам байгаа бах. Бүгдээрээ бие биенээ өөлж шүүмжлэхээ болцгоё. Бусдын амьдрал сонирхлыг хүндэтгэж өргөө ичээе. Нэгнийхээ үзэл баримтлал, сонирхол, бие анатомийн онцлог, яс үндсийг нь гадуурхаа болсон цагт бид ойлголцож амьдрал илүү сайхан болно гэж итгэж байна. 13 жил 58 улсын дараа 2019 оны 4 сарын 15 арчилсан хөрөнгөний Монгол улсын Улаанбаатар хот. Гомо хүнтэй учирсан тухай тэмдэглэлээ 10 жилийн өмнө 1-р бот номдоо оруулж байхдаа дэлхийг судлах аян замынхаа хагасч хүрээгүй. Хангалттай тооны хүнтэй уулзаж хэрэгтэй гэсэн мэдээллүүдээ бүрэн авч чадаагүй түүхий байжээ гэдгийг өмнөх тэмдэглэлээ одоо уншаад ойлгож байна. Тэр үед Солонгийн өнгөтэй гомо лесби транссексуудын далбаа Монгол үндэсний нийслэлд арай мандаагүй байсан. Дэлхийг үзсний дараа миний байр суурь бүрэн өөрчлөгдөж юмыг илүү өргөн харах болсон. LGBT хөдөлгөөн Монголд хүрээгээ тэлж мод болон дэлгэрэх нь үн эртний хүннүү угсаатанд аюултай болохыг одоо тод харж байна. Монголчууд бүгд ахын дүүс. Тиймээс хэн нэгний хүү охиныг гадны буруу үзэл суртал ёс бус амьдралд автуулахгүй байх нь миний үүрэг гэдгийг дэлхий судлаад ойлгосон тул өмнөх бодлоо үгүйсгэсэн тайлбар тэмдэглэлийг номынхаа шинэ хөлбөртөө оруулахар шийдлээ. Байгальд эм гэдэг хоёр хүүснээс өөр төрөл буй болох нь 100 удаа боловч тохиолдог жамтай. Үүнийг байгалаа дээдлэн амьдардаг бид бүхэн мэддэг учраас гайхдаггүй. Гэхдээ үүнийг энгийн зүйл мэт ойлгоод соёл болгон залуу шинэ үедээ сурчлах нь маш аюултай болохыг 12 жилийн хол аян зам надад ойлгуулсан. Миний уулзаж байсан олон төрлийн гомо хүмүүсийн түүхийг сонсож байхад байгалаасаа төрсэн гомо хүн тэдний дунд цөөн байна. Ихэвчлэн олтмол. Өөрөөр хэлбэл багтаа эсвэл залуудаа эсрэг хүснээ сонирхож байгаад ямар нэгэн үйл явдал гадны нөлөөгөөр бэлгийн чиг хандлага нь өөрчлөгдсөн гэсэн үг. Бэлгийн хүчирхийлэлд автаж байсан хүмүүс LGBT нарын дунд олон байсан. Сархад сэтгцэд нөлөөд бодисын үйлчлэгээний өвд хавсдуулсан, ашлуулсан тохиолдлууд ч их. Зугаа цэнгэл мансуурал дэлгэрсэн газрууд, шашны хит хориотой улсууд, ганцаардал ихээр автсан нийгмийн дунд энэ замыг сонгох тохиолдлууд хамгийн илбэг юм билээ. Манайх шиг хаалттай нийгэмд гомо нарт нийгмийн ихэнх харилцаа төвөгтэй, бэлгийн харилцаа хомс байдаг тул тэд хэрэгцээгээ анхын тулд жирийн хүмүүсийг ашиглах гэж хичээх нь илбэг. Мөнхтөг гомо хүмүүс юм мэдгүй залуу хүүхдүүдийг тэтгэж, сархад хар тамхи мансуурлах бодисоор санаа бодлыг нь өөрчилсөн тохиолдлууд дэлхийд болон манайд ч бас олон юм билээ. Эмэгтэй дүрд хувирн эр хүнийг бузарлах явдлууд ч гарна. Гомо хүмүүс бусдаа л адил аав ээжийн хүүхдүүд гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Тэдэнд бас хайр сэтгэл дурлал гэж бий. Гагцгүй түүнийг олон түмэнд сурчлах шаардлагагүй. Өөрийгөө таньж амжаагүй залуу үеэ буруу нөлөөнд орохоос хамгаалах нь манай улс үндэстэн оршиход нэн чухал юм байна шүү. Барууны тэр дотор Америкийн кино соёл урлагт LGBT хүмүүс олноороо ажилладаг болохоор дүрс бичлэгдээ гомо соёлыг энгийн зүйлмэд сурчилж байгаа харагддаг. Монгол бол нэг үндэсний улс, бүгд ахын дүүс. Гадны соёл иргэншлийг садар самуунах сурчилсан мэдээлэл, кино, дуу хөгжмийг манай хүүхэд залуучуудаа шүүлтүртэ хүргэж эхлэхгүй бол мөтгөн манай гудамжаар эмгтэй хувцас өмсөж
нүүр амаа бутсан залуус энгийн үзэгдэл болно шүү. Өөрөөр хэлбэл эх орноо хамгаалах эр зоригт ирчүүд цөөнх болно гэсэн үг. Замбраагаа алдсан жишээнүүд эргэн тойрны улс орнуудад олон байгаа. Бас өөрийгөө таньж мэдээгүй дүүнэр зүй бүс харилцаанаа золиосуулж ганцаардлын ертөнцид амьдралаа өнгөрөх аюул ирснийг бусад орны жишээнээс бий болж харсан. ЛГБТ хүмүүсийг үзий ядаж болохгүй. Гэхдээ ёс бус харилцааг нь энгийн зүйл гэж эвлэрч бүүр болохгүй. Явсан үнээс үг сонс.